За манай тариаланчид маань нэгдүгээр өөрсдийнх нь тариалагчдынх нь үүрэг гэж байгаа. За энэ үүрэг дээр тариалангийн тухай хууль дээр бол тухайн сум орон нутагтаа газар тариал эрхэлж байгаа тариаланч бол тухайн сумынхаа засаг даргын тамирын газарт бол тариалтын мэдээ, ургац сургалтын мэдээг бол жил болгон тогтмол өгдөг байгаа. За энэ хүрээнд газар тариалангийн нэгдсэн систем бол хөгжүүлэлт хийгдээ явж байгаа. Энэ системд бүртгэлтэй иргэн аж ахуйн нэгж маань за 10 төрлийн таримнал дээр урамшуул авах боломжтой байгаа. За тоон тутамд нь бол 100 мянган төгрөг. За тэгээд манай тариаланчд 1-р 7 сарын 15 тариалтын хугацаа дуусах үед тариалтынхаа мэдээг оруулсан байх зайлшгүй шаардлагатай. За 2-дугаарт нь бол 11 сарын 15-нд ургац сургалтын мэдээ дуусахад мөн мэдээгээ оруулаад явж явах хэрэгтэй. За ингээд эхний ургац бол үндсэндээ наадмаас гарч эхэлдэг те. Энэ хүрээнд бол яг тухайн сарда борлуулсан бүтээгдэхүүнийг дараа сарын 1-ээс 10-ны хооронд бол цахим систем рүү бол оруулсан байх хэрэгтэй. Ингэж урамшуул авдаг талтай байгаа. За манай зарим тариаланчдын хувьд бол одоо бас алдаа дутагдaltaй зүйлүүдийг хийж байна. Яагаад гэвэл одоо суманд өгсөн мэдээ бол одоо яг нэг гаагаас 10 тонн манжин юм уу луун худалдаж авсан бол тэр хэмжээгээр л яг системд оруулах хэрэгтэй. Гэтэл яг нь урамшуул авах нэрээр одоо жишээ нь 20 тонн гэдээ илүү бичээ явуулсан. Инхээр нөгөө тариаланчийн маань мэдээ, системийн мэдээ хоёр маань зөөрөөд ирэхээр тариаланчд урамшуул олдохгүй болоод эхэлж байгаа маа. Энэ дээр нэгдүгээр тариаланчд маань хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг дээр бид нэр шаардлага тавьж байгаа. За дараагийн нэг зүйл маань одоо манай дээр өвлийн хөлөмж цогцлбороор байгуулагдаагүй тоотой итгэн байдаг те. Гэтэл тариаланчд маань яг өвөрцийн помидорыг одоо жишээ нь 11-12 сард бол ургац дууссан хойно хүсэлтэд илгээсэн байх жишээ нь. Тэгэхээр журам дээр юу заасан бэ гэдэг нь тухайн сарда борлуулсан бүтээгдэхүүнийг дараа сарын 1-ээс 10-ны хооронд хүсэлтэд оруулна гэж заасан байна. Гэтэл яг нөгөө ургац маань хураалт дуусаад хадгалалтын хугацаа гэж байна тийм ээ өвөрцийн помидорын. Хадгалалтын хугацаа дууссан хойно жишээ нь өвөрцийн помидорын хүсэлт илгээхээр бас тэрийгэ дагаад нөгөө бусад манжин дуум, бусад төрлийн таримнал бас ингээд хасагдах нэг шалтгаан болоод байгаа. Тэгэхээр энэ дээр манай тариаланчид маань өөрснөө хариуцлагатай байж энэ таанаа бас мөн хөдөө аж ахуй яам дээр нь сангийн яам хянжиж хүсэлтийн дагуу урамшууллыг олгодог журамтай. За ерөнхийдөө бол өнгөрсөн жилийн хувьд бол манай тариаланчид бол нэг 100 гаруй хүн бол урамшуул авсан байгаа. За зарим нь одоо бол мэдээлэлдээ үнэн буруу зөв оруулдаг ийм асуудууд бол гараад байгаа. За яг энийг одоо нөгөө урамшуул авахд бол тариаланч өөрөө гэсэн кодтой эрхтэй систем рүү ордог. За тэрийг хянаж баталгаажуулах сумын хөдөө аж ахуйн засгийн мэргэжилтэн хяндаг. За хөдөө аж ахуйн газрын агроном байцаагч хоёр бол ерөөсөө зөвхөн тэр талбай дээр мэдээлэл үнэн зөв оруулж байгааг гэдэг дээр л хяналт тавьдаг ийм давуу тал. Тэгэхээр нөгөө тариаланчид маань өөрсдийнх нь үүрэг учраас тэр үүрэг хариуцлага зөв ухамсарлаа явах юм бол урамшуул олдох юм боломжтой гэсэн. Энэ жилийн хувьд бол үндсэндээ 23 оноос эхэлсэн. За энэ жилийн хувьд бол бас хөдөө аж ахуйн яам дээр бол төлөвлөгөөт аудитын шалгалт ороод өнгөрсөн 1 сарынхыг бол олгогдсон. Одоо ингээ 2, 3, 4 сарынх нь олгогдоогүй юм явж байна. Энэ бас Канадад явж байна гэсэн. Канадаж цаашаа ахаад урамшуул нь олох юм боломжтой гэсэн.